За сайн байцгаана уу. Дахиад нэг бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Хэрвээ өмнө нь миний бичлэгийг үзэж байгаагүй бол намайг Мина гэдэг. Би Канадын Ванкувер хотод ирж амьдраад одоо 2 жил болж байна. Тэгээд Минад Монгол гэдэг энэ YouTube суугаараа Канадад амьдрах ямар байгаа талаар нэг юм 7 хоног бүр өдөр тутмын бичлэг оруулдаг. Сайхан надад чатаар хүсэлт иржсэн Канад руу гарах талаар бодтой мэдээлэл өгч болох уу гэд. За би болохоор өөрөө ямар ч тийм агентлагаар зуршлуулж ирээгүй. Ер нь л Итали руу бас өмнө нь сурч байсан. Тэгээд Итали руу сурахад бас агентлагаар явж байгаагүй. Хэрвээ та ингээд англи хэлтэй тэгээд зорилго чинь тодорхой тий сурах гэж байгаа ч байдаг юм уу байвал заавал агентлаг гэдэг шаардлагагүй юм шиг санагцсан. Гэхдээ зүгээр ажил хийгээд ингээд цаашлаад гарах хүсэлтэй байгаа бол тэр талаар би бас мэдэхгүй миний мэдлэг дотно. Гэхдээ манай энд яг тэр чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа гişin компани байгуулагдсан. Тэрний мэдээллийг би энд тавьчих. Канадад үйл ажиллагаа явуулж байгаа компани баггүй. Гэхдээ 2 монгол хүн ажилладаг. Тэгээд яг энэ Канадад яаж ажиллаж амьдрах, яаж ирэх талаар, сагаачлах талаар юм зөвлөгөө мэдээлэл өгдөг. За тэгээд холбогдоод хэрэгтэй мэдээлэл аваарай гэж хүсэж байна. За тэгээд олон юм нушилгүй яг үндсэд дөрвөө оръё. Эхлээд би монголчууд энд ямар хүн ажил хийдэм байх гэж ярьчаад тэгээд дараа нь өөрийнхөө ажлыг танилцуулъя. За Америктэй харьцуулах юм бол Канада бол харьцангуй ажиллах эрх зөндөө өгдөг. За жишээлбэл Канадад ямар цагаач хүн ажиллах эрхтэй байх вэ гэхээр нэгдүгээрт насанд хүрсэн байх. Хоёрдугаарт жуулчлалын виз юм уу эсвэл хэлний бэлтгэлийн визээр ирээгүй байхад л болно гэсэн үг. Тэгэхээр оюутнууд маань болохоор жишээлбэл 7 хоногийн 20 цагийн ажиллах эрхтэй ярьдаг. Бусад хүмүүс маань болохоор нэг бол тийм бүр ажиллах эрхтэй тий 7 хоногийн хэдэн цаг ажилласан эрхтэй хамаагүй ярьдаг. Эсвэл ногоон карт буюу PR аваад шууд ирдэг. Эсвэл иргэншилтэй байгаад байдаг. Тэгэхээр бүгдээрээ ерөнхийдөө зуулчлалаар ирээгүй тэгээд хэлний бэлтгэлээр ирээгүй л ах юм бол ер нь ажиллах хэрэгтэй болчихно. Америктэй харьцуулах юм бол Америкч юм бол оюутнууд нь 7-20 цаг ажиллаж болдоггүй шүү дээ кампусаас гадна тийм үү. Канадад ирснээс хойш одоо 2 жилийн хугацаанд маш олон монголчуудтай танилцлаа, маш олон монголчуудтай уулзсан. Тэгээд тэр хүмүүс дотор нэг ширхэг харалсан хүн байгаагүй. Жуулчлалаар явж байгаа зөндөө хүн байсан. Гэхдээ жуулчлалаар зүгээр аялах гэж ирсэн, хүүхдүүд дээр ирсэн ч юм уу. Тиймэрхүү хүмүүстэй л танилцж ирсэн. Тэгээд яг жуулчлалаар ирээд ингээ бүтэн цагийн ажил хийгээд харлаад нэтрэ гэсэн хүмүүс би нэг ширхэг сонсоогүй. Бас кэшаар ажиллаж байгаа буюу одоо нөгөө бэлэн мөнгөөр ажиллаж байгаа хүн гэж би бас нэг ширхэг сонсоогүй. Кэшаар ажиллана, бэлэн мөнгөөр ажиллана гэдэг чинь өөрөө хараар ажил хийнэ гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг тэ татвар материйнхаа газарт нэгдэхгүйгээр хараар ажил хийнэ гэсэн үг. Тэгэхээр тийм хүн би нэг ширхэг сонсоогүй. Тэгэхээр Канадад ирээд юу н харлаад ажил хийгээд мөнгө олоод амьдрна гэдэг бол үнэхээр үлгэрийн далай. Одоо жишээл Ванкуверт бол нөгөө харлаагүйгээр зүгээр энгийн одоо тийм ажиллах хэрэгтэй гэхдээ хамгийн бага цалингийн аваад ингээд амьдрий гэсэн ч амьдрах боломж амар багтай. Тийм учраас харлаад Канадад амьдрна гэдэг бодлоо ер нь авч хаях хэрэгтэй. Нэг бол сураад те ингээд мэржлээ дээшлүүлээд эсвэл ихнэр чинь нөхөр чинь магистра, доктороо сурах гэж ирж байгаа бол та өөрөө ажиллах хэрэгтэй бол ирж болно гэсэн. Тэрийг дурдсных. За одоо ингээд монголчууд амар их нөгөө миний харж байгаагаар амар их ингээд эмэгтэйчүүд нь магистраар эсвэл доктороор сурах гад Канадад ирдэм билээ сургуулиудад тэгэнгүүт нөхөр хүүхдүүдэнд дагалаад ирж болдог. Тэгээд нөхөр нь болохоор ажиллах эрх work permit-тэй хүрээд ирдэг. Тэгэнгүүт тэр нөхөр болохоор барилгын ажил амар хийж байгаа харагддаг. Барилгын ажлууд ер нь бол энд тэндгүй амар их байдаг. Монгол компаниуд ч байна, гадаад компаниуд ч байна. Амар их барилгын компаниуд байдаг. Эхнэрээ сургахын хажуугаар өөрөө ажил хийж байгаа тийм барилгын ажил хийдэг эрэгтэй хүмүүсийг бол амар бас мэднэ. Тэр л одоо нэг юм нийтлэг монголчуудын хийж байгаа ажил юм уу да. Тэрнээс шил өөр тийм ийм ажил хийдэгтэй гэсэн юм би юусоо олж хараагүй. Оюутнууд бол оюутнууд тэгээд оюутнууд бас янз бүрийн ингэ цагийн ажил хийж байгаа байхгүй юу. Одоо ингээл кафенд зөөгч хийж, дэлгүүрийн кастинг хийж, хүнсний дэлгүүрийн кастинг, хүнсний дэлгүүрийн кастинг. Тэгэл аягуугаа агчтэй тэгэл зочид дуудлын нөгөө нэг лагэж магэж юмнуудын чемодануудын ингээл оруулж өгдөг хүмүүс гэдэг ч юм уу. Айгүй олон төрлийн юунууд хийдэг. Цагийн ажлууд хийдэг. Нэг ийм
нийтлэг энэ монголчууд ирээд ийм л юм хийдэг та гэсэн юм бол надад юусаа анзаарагдаагүй. За магистраа сураад төгсөхийн дараа эсвэл бакалавра сураад төгссөний дараа энд 1 жил, 2 жил, 3 жил ажиллах эрхнүүд өгдөг. Тэгээд тэр хугацаанд болохоор хүмүүс бас нийтлэг юмнууд гэж юм бас байхгүй. Яг мэрэгчлэрээ амар их ажилладаг байгаа байхгүй юу? Одоо чинь би амар олон төрлийн мэрэгчлүүд харж өсөж харсан. Уул уурхай инженер байсан. Нэгтлэн модогт санхүүч ингээд community college-д багшилдаг хүн хүртэл байгаа байхгүй юу. Тэгэл төслийн ажилтан тэг янз бүрийн юмнууд ингээ хийж болж байгаа юм. Тэгэхээр Канадад амьдрахаар ирж байгаа эсвэл Канадад сурж байгаа хүүхдүүд ах юм бол мэрэгчлэрээ ажиллахыг угаасаа зүтгэдэг. Тэгээ мэрэгчлэрээ ажиллах ингээ боломжийн цаанаас гаргаад өгчтэй байхгүй юу. Тэнгүүд яаж ичээд зүтгэжээд мэрэгчлэрээ ажиллаад эсвэл янз бүрийн гоё өөрөө сонирхолтой гэсэн юмнуудыг хийгээд явдаг. За миний хувьд бол яадаг вэ гэхээр миний бичиг баримтын хувьд болохоор би PR-та буюу ногоон карттай байхгүй юу? Яаж ногоон карттай болсон бэ гэхээр манай нөхөр Монгол хүн. Гэхдээ Канадын иргэншилтэй Монгол хүн байдаг. Тэгээд бид хоёр гэрэлчээр чинь би нөгөө ногоон карттай болох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээд өстөөсөө хойш би тэр ногоон картанда аплайдаад ногоон карттай болоод одоо PR-та болоод одоо PR-та болчихоор чинь зүгээр ангийн ажиллах хэрэгтэй болчихдаг. Тэгээд ажиллаа хайж агаад болж байсан. Миний background буюу одоо миний одоо танилцсан юу юм бэ? Миний туршлага мэргэжил болохоор санхүү эдийн засгийн мэргэжлэр сурч төгссөн. Монголд 1 жил хөрөнгө оруулалтын шинжээч гэдэг ажил хийжсэн. За тэрний яд юм бэ гэхээр одоо чинь Монголд бол нөгөө компани байна уу, улсад байна уу, тэ хувийн сектор байна уу, эсвэл нийтийн сектортэй нөгөө мөнгө босгож өгдөг байсан. Одоо чинь ямар нэг сүүний компани зүгээр hypothetical жишээ зүгээр нэг сүүний компани мөнгө босгоход шинэ үйлдвэр барих гад тэгээ мөнгө босгох шаардлагатай болох юм бол одоо манай компанид хандаад тэгээ би тэр компанийхаа одоо тэр манай орж ирсэн тэр сүүний компанийхаа одоо артлын танилцуулгыг бичээл одоо санхүүгийн талаас ямар юм байх юм байна, хэдэн төгрөг гарч болох юм байна гэх мэтчлэн тооцоо юм хүмээг нь гаргаж бичиж өгдөг гэсэн. За тэгээд тийм ажил 1 жил хийчээд Канадад ирээд дахиад бас нөгөө мэрэгчлээ англи хэлтэй юм чинь яг энэ мэрэгчлэрээ ажилламаар байсан учраас яг энэ мэрэгчлэрээ ажил хайж гисэн. Тэгээд одоо бас хөрөнгө оруулалтын шинжээч хийдэг. Энд яг адилхан юм уу ялгаагүй одоо тийм хөрөнгө хүсэж байгаа компаниуд эсвэл компаниуд зархаж байгаа компаниудтай ажилладаг. Тэгээд дээрэс нь одоо манай компани байна болохоор бас компани үнэлгээ хийдэг, мэргэжлийн үнэлгээ хийдэг. Тэгээд янз бүрийн асуудал гарч байгаа эсвэл компаниуд зархаж байгаа эсвэл корт дээр ирсэн таксны зорилгоор гэх мэтчлэн янз бүрийн зорилгоор компани үнэлгээ хийдэг ерөнхийдөө бол. За тэгээд би ажиллаа болохоор 2-3 сар идэвхтэй хайсан. Тэгээд даган онлайнаар хайж исэн. Ажил маань одоо орсон ажил маань болохоор амар тийм азар гэх юм уу. Зар дээр байсан ажил руу ингээ CV-гээ cover letter бичээд явуулсан чинь ажилд авч байсан. Тэгээд одоо болохоор гэрээсээ ажилдаг. Манай two office болохоор co-working space нь downtown хөө хотын төвдөө co-working space одоо түрээслээд байдаг. Тэгэхээр би уудад ч юм уу эсвэл ямар нэгэн харилцагчтай клиент эндэртэй уулзахаар болох юм бол хотын төв рүү яваад очиод уулзах боломжтой. Гэхдээ ерөнхийдөө бол 100% гэрээсээ ажилладаг гэсэн. За тэгээ миний ажлын талаар бол энэ байна. Тэгээ ерөнхийдөө залуу хүмүүстэй ингээд уриалмар байгаа зүйл нь болохоор сургууль сурахаар ч юм уу тийм мэргэжлээ дээшлүүлэхээр чадвартай болохоор зориулаад ирээд тэгээд ингээд мэргэжлэрээ ажиллах нь амьдралд хамаагүй амар бакалавр гэдэг юм уу, магистр гэдэг юм уу, эсвэл ингээд зүгээр дипломын юу гэдэг юм уу, эсвэл нэг хэл сурах гэж байгаа үед бол айгүй хэцүү байж магадгүй. Гэхдээ ер нь бол тэгж сурч завсан нь энд ирээд хар ажил хийгээд ингээд айгүй хамгийн доотлын гэсэн цалингаар нь ажилласнаас хамаагүй дээр санагдсан. Тэгэхээр одоо ингээд залуу хүмүүс миний YouTube суугийг бас амар их залуу хүмүүс үздэг. 20 эдтэй хүмүүс гэлтгүй ингээл 30 40 хүмүүс ч гэсэн англи хэл сураал ирээл мэргэжлээ дээшлүүлээд энд амар олон хүмүүс доктороор амар олон ихчнэр манай ээжийн хүмүүс те манай нах зэгчнэр шиг хүмүүс ингээд доктор хамгаалах гад магистр хамгаалах гад хүрээд ирдэг харагдсан. Тэгэхээр ингээд ямар ч тийм нас гаргалцахгүйгээр
гадагшаа гарч харлын хар ажил хий гэхгүйгээр мэрэгчлээ дээшлүүлээд, хилээ дээшлүүлээд тэгээд ирж мэрэгчлэрээ ажиллаад туршлага хуримтлуулсан нь хамаагүй дээр санагдсан. Тэгэх үнэхээр их боломжтой байдаг шүү гэдгийг бас энэ дэшм дурдмаар санагдчихээн. Гэхдээ мэдээж яах вэ, тийм боломжгүй хүмүүс байгааг бол ойлгож байгаа л та. Тэр болгоны гисэнгүү зүгээр ерөнхийдөө бол ийм боломжууд байна шүү гэж хэлж байгаа шүү. За тэгээд энэ удаагийн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Энд хүрээд энэ бичлэгээ дуусгах гэж бодож байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк дараад Канадад амьдрах ямар байгаа талаар эсвэл миний амьдрал ямар байгааг сонирхохыг хүсэх юм бол Минадам Монгол гэдэг YouTube сувгийг маань subscribe хийгээд өөр юуны талаар сонсомор байгаа комент хэсэгт бичих юм бол би бичлэг болгоод бэлдээд оруулж болно шүү гэж хэлэх байна. За тэгээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.